За сайн байцгаана уу найзуудаа. За өнөөдөр Чингис хаан кинохоо үргэлжлүүлэхээр шийдлээ. Өмнөх бичлэгээр 1-ээс 10 дугаар ангид болсон үйл явдлыг ярьсан. За өнөөдөр бол 10-аас 20 дугаар анги хүртэл 3 хуваагаад бичлэг хийчихье гэж бодож байна. Өмнөх бичлэгтэр бол Тэмүүжин маань тайжуудтай тулалдан ялсан, таргуутай амиа алдсан. Харин Жамуухал амь золбон цогтож буугаар өндөрлсөн. Жамуухыг ялж дайснаа дарж тайжуудыг нэгтгэсний дараа Тэмүүжин хаан олзны хүмүүст хандаж та нарын дунд байгаа эрхийн мэрэгэн харваач саяын тулалдаанаар миний хүзэг шархтуулсан. Тэр хүн хаан байна гэхэд олзлогдсон олны дундаас 6-тай ирэлхэгээр гарч ирээд өмнө нь сүгдэв. Хаан та намайг алвалал. Алгын чинээ газрыг алга болгож өмхийрүүлэх алд бие минь байна. Аврыг гэвэл халд гэсэн газарт чинь очиж харь дайсныг чинь дарж хаан танд туслая гэхэд Тэмүүжин хаан түүний эр зоригийг үнэлэн өөрийн албатаа болгоод Зэв гэдэг нэрийг хайрлалаа. Дараа нь сорхон шартай хамт багад нь амийг нь аварч хасарч тойглож байсан хадаан дээрээ явж очтол ав гахт арьтай тэднийг булаан дээр имдэж алж талж байв. Ийхүү багын ачлалт хадаантайгаа уулзлаа. Гэмгүй олныг алж хятаж хуйль зөрчсөн дарьтай дууралсан хаан эзэн тэрнийг барьж аваад хатуу шийтгэв. Үдэш болж Тэмүүжин хаан хадааныгаа өргөөндөө дагуулж ирээд хара бага насандаа ижилдэн дассан чамд би одоо ч сэтгэлтэй. Энэ цагаас хойш эхнэр нөхөр болъё гэхэд хадаан тэгж болохгүй хаантам минь. Харин би таны боол болж бүх насаараа хүчин зүтгэе. Та харин дардаагааг тавьчих гэж гуйсан тул дартайг суллаа. Энэ үүмэн самааны үеэр хоёр тайчууд хүн хаанд бараалав. Энэ хоёр хүн бол Наая болон урагч Тодой хоёр байлаа. Наая хаанд хандаж би өөрийн эзэн таргуудайг дайны талбараас цухтаалгасан хүн. Энэ ялыг минь хилтрүүлээч гэхэд урагч Тодой харин би таргуудайгийн толгойг тастаад ирсэн. Тиймээс шагнал горлож явна гэхэд Тэмүүжин хаан ихэд уурлан чи өмнө өөрийн эзэн Есүхэ баатараас урвсан. Харин одоо дахин өөрийн эзэн таргуудаагаас урвлаа. Ийм учраас би чамайг үхэх ялаар шийтгэж байна. Харин өөрийн эзэндээ үнэнч байсан Наая чамайг өөрийн албад болгоно л гэж. Гүр хаан Жамуух маань харин байдгүй. Ёстой нохоо явган гахаа нүцгэн амтэн сууж байхад нь Хэрээд аймгийн Жахаа хамбуу цэргүүдийн хамт барьж аваад мориноос хүлэн чирж гулдчин авчирв. Анх анд бололцохтой бэлэглэж байсан шагаагаа буцааж өгөөд үүнээс хойш миний замд бүү саад болоорой хэмээгээд тойрлхан руу сайн харж хандаж байгаараа хэмээн захаад илгээлээ. Мань хүн чирэгдсэн чигээрээ буцаад Хэрээд аймгийг зөрлөө доо. Харин сайд түшмэд нь яах гэж тэрнийг тавьж явуулж байгаа юм. Тэр бол атгахын бодолтой, чимэгхэн дотортой амтан гэхэд хаан хилэгнэн тэр цагтаа надад ач тусаа үзүүлж байсан юм шүү. Тиймээс амьд үлдээлээ л гэж. Харин энэ үед Хяад аймгийн хүрээнд нөгөө мэрэгдийн чилэгрэг ихчрээд өртөөтэй уулзаж би өөрийн хүү зүчийг харах гэж ирлээ. Тэр бол миний хүү гэж орилж чарлан тэрвгээр нэг юм бол. Тэмүүжин хаан харин тал нутагдах заналт тайсан болох Татар аймаг руу уулгалан товтолж 3 өдөр дараалан хатгалтан тулалдсны эцэст ялалт байгуулж Татарын толгойлогч Жали бух 100 хүнтэй хамт зугтан гарсан ч ялагдлын гашууныг дисэлгүй хортой архиуж амиа хорлолоо. Балчир хүүхэд байхдаа Есүхэ баатарт хортой архи өгч хороож байсан бол өөрийнх нь амьдрал мөн яг тэгж дууслаа. Манай цэргүүд ялалтын баяраа тэмдэглэн наргиж зингэцгээв. Хаан эзэн ч нилээн согтжээ. Альжааж ядарсан хаан маань өглөө нь харин нилээ аятайхан сэрж байх чинь вэ. Хамт хонсон эмэгтэйгээ хадааныгаа гэж бодтол шал өөр хүн байгааг хараад ихэд гайхав. Үнэн дээр хадаан нь энэ эмэгтэйг хаан дээр авч ирсэн байжээ. Энэ гоо бүсгүйгийн нэрийг Есүгэн гэдэг агаад Татар аймгийн Ичрэнгийн охин юм байна. Хаанд Есүгэн ихэд таалагдаж баг хатнаа болгоно гэхэд Есүгэн надад нэг ихч байдаг. Тэр л танд тохирно. Миний оронд түүний хатан болго гэхэд хаан тэр эмэгтэйг хайхаар зэлмийг явууллаа. Зэлэн баахан хайж эцэст нь олдол нөгөө эмэгтэйг нь 30 эхнэр авах хүсэлтэд хорч гээд бух шиг нөхөр авчихсан байлаа. Зэлэм явж очоод орчихгүй чиний гавьяан тохирох хүн бол энэ гээд өөр үсгүйг орхиод ирээдүйн хатныг аваад явах нь тэрий. Хорчич их сансан газар 9 шөнө хоосон гэж боллоо доо. Ийхүү хаан гинэт Есүгэн нэртэй 2 татар эмэгтэйг баг хатнаа болгоодлоо. Жанждаа цуглуулан хуралдаа хийж олзолж авсан татар иргэд дотроос тэрэгний дугуйнаас өндөр бүх эрчүүдийн хөнөөг шийдвэр гаргалаа. Харин бэлгүүтэй гэж ам султайгаар энэ мэдээг нь хааны шинэ хадам их чирэнд ам алдснаас болж татарууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж олон монгол зэрэг амирагдлээ. Харин хаан их чирэнд хэл хүргэсэн хүнийг 2 баг хатнаа гэж бодоод шийтгэх гэж байтал олны дундаас бэлгүүтэй үнэнээ хэлж урууга хүлээлээ. Харин энэ Есү хатан нь их шударга зантай хүн байна. Гэмгүй олныг алсан та бол жинхэнэ хаан биш. Харигс үдирдэгч байна гэхэд шихийн худаг бас үүнийг нь дэмжиж хааныг гэрс буруутглаа. Их чирэн мөн чи өвөг дээцгийн өшөөг аммаар байвал би амиараа төлийгээд өөрийгөө хороож ард олноо аварч чадлаа. Хааны дараагийн айдас бол 2 баг хатан авснаа бүртөөдөө яаж хэлэхээ мэдэхгүй зовж байна өө. Энэ мэдээг дуулах үүргийг мухлаад даалгалаа.
Мухлай бүртүүжин дээр очоод энэ мэдээг хэлэхэд бүртээ хатан ихэд харамссан хэдий ч Мухлайгийн уужим ухааны ачаар эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрлөө. Эрдэнэ өст Татар аймгийг даран Архан цолоо мандуулсан манайхан онон мөрний хөвөөндөө боцсон ирлээ. Хоёр баг хатныг харсан бүртээ өөлөн үжин хоёр нилээн сонжиж харж нөгөө хоёр нь ч нилээн ичингүрсэн байдалтай зогсож байна. Тэмүүжингээс салж нүүсэн авга дарьтай болон алтан хочир нар Хэрээд аймагт ирж жамуухтай нэгдэж уулзлаа. Тэд Тойрол хаанд дагаар орох хүсэлтэй байгаагаа хэлэх бол саяхан л сэтгэлээр унаж орох оронгуй явсан жамуух Тэмүүжинг дарах шин төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Ингэснээр 3 удаа анд бололцож байсан Тэмүүжин жамуух хоёрын дунд дахин шин дайндагдах ойртол бололтой. Шин бэрчүүдийг инээж ухтсан бүртээ маань өргөөндөө хадааныг дуудаж уурлан загнаж чи хаанд баг хатан олж өгсөн хүн гэлүүгээ зэмлэхэд хадаан үннээ хэлж хаант нь намайг баг хатнаа болгох гээд байсан юм гэхэд бүртээ битгий худал хэлгээд эсэргүүцэв. Хадаан үргэлжлүүлэн 24 жилийн өмнө хаан эзэн намайг эхнэрээ болгоно гэж амлаж байсан юм гэхийг сонссон бүртээ тэгэхээр чи чинь хоньны унгасанд хаантай хамт нуугдж байсан хадаан байна шүү дээ гэд өмнө нь сөгдөж хүндлэн угтаж ав. Хайртай эр нөхрөө бусдад алдсандаа сэтгэл нь ихэд өвдөж байгаагаа ярилцсан. Энэ хоёр ер нь л найзлах нь тодорхой боллоо. Харин нөгөө мөрөөдлийн багийнхан маань айраг гүзээл сунаа. Жамуух энэ хэдийг хатгаж Тэмүүжний эсрэг хөдлөе. Энэ Тойрол хааныг ашиглаж түүнтэй тулалдъя гэсэн тохироо хийж амжлаа. 1202 оны намар Монголын Хяад болон Хэрээд аймгийн цэрэг хамтран 8 аймгийг дарах аян дайнд мордоход бэлэн болжээ. Хааны 4 дүү, Хасар, Бэлгүүтэй, Хачуун, Тэмүүгэ, 4 хүү, Зүч, Цагаатай, Өгөөдөө, Тулуу, 4 Хөлөг Баатар, Боорч, Мухлай, Чулуун, Борх, 4 Өрлөг Жанжин, Зэв, Сүбэдэ, Зилэм, Хувлаа тэргүүтнүүдийг дагуулжээ. Дайнд мордохын өмнө Тэв тэнгэр буу зан үйл хийж их зэргийн морины туурай өглөөний шүүдрэг гიშгэж болохгүй гэж айлдсан тул үдэд хөдлөхөр боллоо. Энэ үед 8 аймгийн 3 түмэн зэрэг Тэмүүжин тосон байлтахаар Байдраг голын хөндөд хурж ирчээ. 8 аймгийн цэргийг Сабраг Баатар удирдах байгаа бол эдний цэрэгт мэрэгдийн тогтоо хүүгийн хамт нэгджээ. 8 аймгийн Таян хааны хүү болох Хүчлэг гэгч энэ нөхөр нилээн овлоггүйгээр байна уу. Тэмүүжингээс айгаад байх шаардлагагүй алан талан л гэж байна. Харин жамуух Тойрол хааныг ятхан Тэмүүжин өөрийн цэрэгээ нөөж байна. Тэр танаас нууцаар 8-ны Таян хаантай тохиролцсон энтергээд бурж өгч байна. Энийг нь бас Ван хааны хүн Нялхсын гүм дэмжиж аавыгаа баахан ятгаснаас болж Тойрол хаан түүдгээ унтраалгүй асаалттай норхиод дайны талбарыг орхиж нүгэд алга боллоо. Өглөө нь үүнийг мэдсэн Тэмүүжин ганцаараа үлдсэн тул бушуухан алтан өврөөр ухарлаа. 8 аймгийн цэргүүд харин манайхныг биш санаа муу Тойрол хааныг дайрахаар явчихлаа. Мэгт мэхэндэ гэж энд. Ийхүү 8 аймгийг сөнөөх эхний ордлого бүтлгүүтэж Тэмүүжний их цэрэг 1202 оны өвөл онон мөрөндөө буцаж ирлээ. Харин Тэмүүжнийг хайж одсон Хэрээдийн цэрэг 8 улсын цэрэгт гүйцэгдэн хяар зохиулсан тул Ван хааны дүү Жахаа хаан бо өдөр шөнөгөө довтлохсоор ирж тусламж хүссэн тул эзэн хаан 4 Хөлөг Баатраа явууллаа. Үүнд нь Хасар болон Зүч Цагаатай нар нь дургуйлах. Өгөөдөө харин Ван хаан бол болгоомжгүй хүн. Та яахаа өөрөө л мэддэг. 4 Хөлөг Баатар очоод Ван хааны хүн ард эд малыг нь аварсан тул ялалтын баяр тэмдэглэх үед Тэмүүжин багын анд жамуух дээр очиж өрөөлгөлж хундаг тулгалаа. Ван хаан харин олонний нүдэн дээр Тэмүүжинг баахан магтаж өөрийн хүүгээ доош нь хийж байгааг харсан жамуухч сэнгүмийг сумландаа л гэсэн бодолтой байх шиг байна. Тэмүүжин хаан Ван хаан хоёр модон дунд алхаж явтал нэгэн үдсгэлэнтэй бүсгүүдэд таарч харцаас алгаж чадахгүй тас гөлрөөд бүр сүйдээ. Энэ нэмэгтэй бол мэрэгдийн дайр өсөний охин Хулан гэгч бүсгүй байжээ. Өртөө үжин Ван хаанд хандаж танай охин Чавар бөхийг ууган хүү Зүчтэйгээ өөрийн охин Хожин бөхийг Сэнгүмийн хүү тусахтай суулгах гэсэн юм гэв. Үүнийг сонссон Сэнгүм Зүч бол мэрэгдийн үр удам. Тэр хаан ширээнд суухгүй нь ойлгомжтой. Би л үүнийг зөвшөөрөхгүйгээд бөөн уцаар болон эцгээсээ тусдаа нутгалахаар салан одов. Үүнд нь хамгийн их баярлаж байгаа хүмүүс бол жамуух тэргүүтнүүд байх нь ойлгомжтой. Инээж хөхөрсөн л хүмүүс. Одоо хэдүүлээ Тэмүүжний хүрээнд ч бас гал өрдөө. Цагаатай нэрт маанаг хүүд нь Сэнгүмийн хэлснийг дуулгая гэд учрыг илгээлээ. Учирч ёсоор болгов. Учраас сонссон үгэндээ итгэсэн Цагаатай Зүч ах дээрээ очин чи бол мэрэгдийн удам хойч. Ирсэн газар руугаа тонилгээд энэ хоёрын хооронд хурган зодон боллоо. Хаан ирж болиулаад хоёр хүүдээ нэг сан алганы амт үзүүлээд эрүүний шулуулгалаа. Жамуухч хэрэгээ мөн их гүйцээж байна та. Одоо Нялхсын гүм дээр ирээд бас л хорыг нь малтаж хотхон өмүүлж аавыг чинь өгөхээр чи биш Тэмүүжин Хэрээдийн хаан бол төрүүлж хөдөл Тэмүүжинг зүйл дуусгал гэж. Энэ Сэнгүм нь бас мулгуу нөхөр юм аа тэгээл гэж. Хаан аав дээр очиод надад туслаач. Тэмүүжинг хорооход минь цэрэг гаргаж өг гэж гуйхад Ван хаан би хөгшөрчээ. Чи өөрөө мэдгээд цэрэг хөдлөхийг зөвшөөрөв.
Ийхүү 1202 онд Сэнгүм Жамуу хоёр гинтийн дайралт гэж манайханд хохирол учруулаад зогсохгүй хасрын эхнэр хүүхдийг нь булааж авчээ. Тэмүүжин хаан энэ дайралтаас их хохирол амсаж халах гол руу ухарлаа. Энэ тулааны үед хүү өгөөдрийн шархтаж эмэгтэй дүү нь хучрын гаравсан сумд оногдож нас орлаа. Хаан 4,000 зэрэгтэй үлджээ. Дүү хасран жор сургахгүй алга болсон байв. Тийм учраас Ван хаантай найрамдын хэмээн хэлэлцээр хийгээр билгүүтээ хорч хоёрыг явуулаад өөрсдөө хөлөн бүүрлөө ухархаар шийдлээ. Харин Жамуухын хорон санааг мэдсэн Тойрол хаан Нялх Сэнгүм хоёр хөнөөхөр дайран ирсэн ч барьж чадсангүй. Жамуух бүслэлтийг сэтлэн зүгтаалаа. Хааныг ингэж ядарч зүдэрч явхад Ерөө ага, Ерөө бухаа гэгч хоёр хүн бас ялваач нартай нэгэн худалдаачин хаанд дагаар орохоор иржээ. Энэ худалдаачин нөхөр хаанд улс гэрээд өхнүүлэх үйлсэд нэд хөрөнгө андууллаа. Тойрол хаанд хөөгдсөн Жамуух энэ удаад 8 аймагт ирж Таян хаан дагаар орохоор шийджээ. Таян хаан мань хэдийг үнэрлэж үзнэ. Эднээс нэрээ л өмхөн үнэртдэг юм байна гэд инээлдэж итэр. Яг цаацлах гэж байсан ч доктоогийн хүү худуу аварлаа. Тэгснээ дараа нь манай хэд Христэд итгэгч болж угаалга үлдээд явчлаа. Сүбэдэ жанжин ойд ан хийж яваад хасрын хүүтэй таарч эзэн хаан маань дүүгээ 9 минут олж уулзлаа. Хасрын сахал ус ургаад алма саятай л болж. Удаан хугацаанд ядарч зүдэрсний эцэст 1203 онд Тэмүүжин хаан хүчээ цуглуулан Хэрээд аймаг руу довтлохоор шийдэн хасрыг цаг хожуулахаар илгээлээ. Хасар Ван хаан дээр очиод хэдэн сараар ой хөвчөөр тэнлээ. Ахыгаа олж чадахгүй байгаа тул тань дээр ирлээ гэж хэлээд гинтийн дайралт гэж буулган авлаа. Ван хаан ам мултран зүхтаж Таян хаанд дагаар орохоор ирсэн ч түүнд итгээгүй харуулын зэрэг Ван хааныг хороочлоо хөрг. Ийхүү тал нутагдах том өрсөлдөгч болох Хэрээд аймгийг мөхөөсөн их хааны илд одоогийн дайсан болох 8 аймаг руу чиглэж эхэллээ. 1204 онд Тэмүүжин 42 наснда их зэрэгэ удирдан 8 аймгийн эзлэх аян дайнд мордлоо. Таян хаан харин хөөрцөглөж байна өө. Би яаж хөлөн бүр орж Тэмүүжин хөнөөж хоромсог саадгийг нь булаайдаа гэж бодож байтал тэр өөрөө хүрээд ирлээ л гэж. Манай цэргүүд шүн хоноглохдоо хүн бүр 5 туудаг асаалаа. Үүнийг харсан Таян хаан эдний цэргүүд тэнгэрийн од шиг олон юм их Жамуу хажуунаас нь монголчуудтай хатгалдаж эхэлбэл хагацхад барих болно. Хацрыг нь жадлаж байвч харгнуудаа завчихгүй. Хар цусаа урсгаж байвч харж буцдаггүй. Хатуужил ихтэй Монголтай хамаагүй байлдаж болохгүй. Үүнийг сонссон Таян хаан айж бүх зэрэгээ ухарахыг тушаагаад хүүн болох хүчлэг хунтааж миний аав дайнд оролцож үзээгүй. Жижиг туглын бэлчээрээс давж үзээгүй хүн. Тиймээс зүхтахгүй л гэж байна. Сабарг баатарч бас ухрахгүй алалцнаа л гэж байна. 1204 он Нахуу гүний тулалдаа. Таян хаан Жамуухаас энэ чон шиг довтлогч нар ямар хүмүүс вэ гэхэд Жамуух Тэмүүжин андын хүний махаар тижээсэн хүчрхэг дөрвөн нохой байна. Ширмэн төмөр магнаатай, шивээ хорц хэлтэй, ган төмөр зүрхтэй, гадас зүүцэн хошуутай, шүүдрээр унд хийж, шүлсээр хоол хийж, салхиар унаа хийж, саадгаар нөхөр хийж явдаг, зэв сүбэдэ тэргүүтэй, зэлэм хувлаа дараатай. Тэмүүжин андын тижээсэн тэр дөрвөн нохой байна гэхэд Таян хаан улам айж эндээс холдыгээ дахиад ухарлаа. Жамуух бүр мань Таян хааны зүрхийг суулгах нэ. Тэр Тэмүүжин байна. Хаан Тэмүүжин өөрөө хамаг биедээ шүүх хатгах зайгүй шөрөг төмөр, зүү хатгах зайгүй зүүмэл хуйг өмсдөг. Харин дүүн болох хасар 3 бухаар зүтгүүлвч гулзайхгүй хүчтэй. Гунан үхэр идвч цадахгүй ходоод төнтэй айлгч. Таян хааныг айлгаж зутаалгасныхаа дараа за тангад руу зутааж ам хорогдъё төдлөлөө. Тулалдааны үед зэвийн харамссан сум Таян хааныг онож хөнөөжээ. Дайны талбар дээрээс 8 аймгийн бичгийн түшмэл Татаа тунгаа гэгч хүнийг барьж аваад хөвгүүд болон өргөмөл дүү нартаа бичиг залгахаар шийдэж Татаа тунгааг багшаар томиллоо. Таян хааны хатан болох Гүрбээс үгэгч эмхтэй хааны баг хатан болъё гэж гуйхад манай хаан тоосонгүй бололтой. Харин хаан эртээд ойд таарсан дайр өсвний охин хуланг олж иргээд нааяг илгээжээ. Манай Гүр хаан Жамуух маань харин хэдэн цэргүүдтэй хамт оргож босч явна уу. Бас эднэрийгээ зодоод нууцаар хойно идлээ надад дээжийг нь өг гэхэд нөгөө хэд нь бид эннээс болоод л ингэж ядарч яваа. Энийг барьж өгч ам гарыгээд манай хүний хүллээ тавьчлаа. Хуланг аваад иржээ. Наая хуланг шууд авч ирлгүй. Хүрээндээ 3 хоног байлгасанд хаан уурлаж бөө юм бол. Бас урган харттай юм гээч. Харин хулан ариун биеэрээ байгаа гэдгээ баталснаар нааяг шийтгэх аюулаас аварлаа. Ингээд манай хаан ахин нэг баг хатан авбалтай. Нөгөө хэдэн цэргүүд Жамуухыг бариад хаан дээр иржээ. Харц бол хаан эзэнтэй халтсан учраас бор хилээ борлого нухсыг барих болов. Боол хүн богд эзэнтэй халдах болов гэд дүүдийг завчиж ир. Харин үдшин манай хоёр бүр согтож унтлаа уулаа. Багын дурсамжаа ярьж баахан хууч өөрснийгээ дараа инээлдэж бас уйлалтцгаав. Хар багадаа солилцож байсан шагаануудаа одоо ч хэн хэнэн зүүсээр яваажээ. Хаан эзэн Жамуу хаандад хандан
Одоо хоёулаа ойртон нөхөрлөе гэж амуух. Өсөх багын тангаргаасаа нэтсэн би чамтай уулзахаас ичиж явлаа. Чи өдгөө төр улсыг дэвшитгэн хамгийн эзэлсэн хаан болоход дэлхий дахин бэлэн байхад дэмий надаар юу хийн? Намайг үлдээх аваас харанхуй шөнийн зүүд болж гэгэн өдрийн гимтэн болж хаан анд чамайг зовооно. Индрийн чинь бөөс, игэмний чинь өргөс болно би. Чиний оронд би байсан бол огтхон жиргэлзэхгүй чамайг алах байсан. Чи намайг үнэхээр өрөвдөж байгаа бол зүгээр хөнөөч, цус гаргалгүй хөнөөгөөрэй гэсэн тул хаан жамуухыг өөрийн биеэр үдэж өглөө. Найман аймгийг эзлэн авснаар тал нутгийг эзлэх төвлийн хүсэл нь биелэлээ оллоо. Цэрэг айрам нь хүчрэгжин улсын хүн ам 1 саяыг давжээ. 1206 онд их Монгол улсыг байгуулж дээд тэнгэрийн зарилгаар Тэмүүжинг Чингис хаан хэмээн өргөмжлөлөө. Чингис хаан анхны зарилгаараа өөлөн үжинг их таг нь бүртөө үжинг улсын ихэд өргөмжлөн нийт иргэдийг 95 мянгат болгон эхний мянгатын ноёноор Минлэгийг, 2 дахь мянганы ноёноор Боорчийг, 3 дахь мянганы ноёноор Мухлайг томиллоо. Шихий гутгийг харин улсын их заргачаар томилов. Дайн хэдий зогссон ч дотоод тэмцэл явагдаж эхэлжээ. Тэв тэнгэр бөө хасрын нутгийг булааж өөрийг нь зоджээ. Хасар хаанд хэлсэн ч түүнийг тоосонгүй. Үүнд нь гомдсон хасар ах дээрээ ожилгүй олон хонжээ. Яг энэ үед өнөөх тэв тэнгэр бөө гэгч чинь хаан дээр ирээд тэнгэр надад айлтлаа. Хасар та хоёр улсыг ээлжлэн захирах ёстой. Хасар өөрийн нутагта чамаас тутахгүй эрх мэдэлтэй байдаг гэхийг сонссон хаан уурлаж хасрыг эгээтэй л зодоод алчихсангүй. Өөлөн их ирээгүй бол бараг алхнаа. Сүүлд нь л тэв тэнгэр бөө хор готгож байгааг ойлгох бололтой. Энэ үед Тэмүүгээ бас уйлан дуулсаар орж ирээд бас л тэв тэнгэр зоддуулсан юм байх. Хаан Тэмүүгэд хандан өнөөдөр тэр бараалгахаар ирнэ. Тэр үед чи яахаа өөрөө мэдгэж хаан хэлсэн тул Тэмүүгээ чирж гаргаад тонилгож орхилоо. Ийхүү тэв тэнгэр үгснээр бөө зайрангууд улсын их хэрэгт оролцохыг хоригложээ. Харин одоо Чингис хааны илд эртний өшөөд Алтан улсын зүг чиглэж эхэллээ. Яг энэ үед Алтан улс шинэ хаантай болж олон жилийн өмнө Жавд хааны цол олгож байсан учраас Тэмүүжинд зарлиг илгээхэд манай хүн тоосон шинжгүй орхиод явчлаа. Хаан харин Алтан улстай дайтах үед ард талаа найдвартай болгохын тулд 8-ны Таян хааны хүү хүчлэг мэрэгдийн үлдэгдэл Догтоо нарыг устгуулахаар Сүбэдэг илгээлээ. Харин өөрөө 1211 онд 12 жил үргэлжилсэн дайныг эхлүүлж Алтан улсын зүгэм ордон умардынх нь хот тосгодуудыг эзлэж эхэллээ. Алтан улсын хаан Чингис хааны эсрэг тулалдах үүргийг Хуушахуу гэгч нөхөр даалгаснаар Манер Фужао хотыг хамгаалан тулалдав. Хаан Хуушахууг хэрмээс гаргахын тулд ялагдсан дүр үзүүлж ухрав. Үүнд нь хуурцсан нөхдүүд араас нь элдэж хөх үед Франк байсан юм аа гэж лотолтонд оруулж хүйс тэмдэглээ. 1212 оны 7 дугаар сард Монголын 100 мянган эсрэг 3 замаар хуваагдсан Чингис хаан баг хүү Тулун хамт Сижоо, Шанжоо, Фужао хотыг эзэлж, Зэв, Ерөө агаа нарын цэрэг Жинхоо бомтыг эзэлж, Зүч, Цагаатай өгөөдөө нарч мөн олон хот тосготыг эзэлж Алтан улсын төр сандарч эхэллээ. Алтан улсын түүшааны чинсэн арга сэтэж бид тархаа бутархаа байгаа тул ялагдаад байна. Тиймээс цэргээ нэгтгэн 450 мянган цэргээр монголчуудыг доссон байлдыг гэсэн тул хаанан зөвшөөрснөөр Алтан улсын их цэрэг хөдлөлөө. Ийхүү Монгол болон Алтан улсын их цэрэг Ехүүлэн тулалдахаар боллоо. Алтан улсын энэ бодлого тун зөв байсан ч удирдагчаар буруу хүнийг явуулсан нь тэдний алдаа байлаа. Мухлай жанжин хаанд хандан тэд 450 мянгуулаа. Бид харин 100 мянгуулаа. Тиймээс хүчээ шавхан байлдийгээд төв зэгрүүн дайран орлоо. Ширүүн тулалдааны үр дүнд Алтан улсын жанжин туг унаж Ванган 9 жин алагдлаа. Нэмэлт хүчээр ирэх ёстой байсан өнөөх Ванган хуушаа бас л зүхтааж орхижээ. Дайнд ялагдсан мэдээг сонссон Алтан улсын хаан Ванган хуушааг хороох гэсэн өнөөх нь амиа хоохоолж баахан годлаа бурсаар хааныгаа синхруулж амьд үлдэж завчаал бомтыг хамгаалахаар томилогдлоо. Манер завчаал бомтод очисон даруйдаа хэрмийн хаалгыг төмрөөр цутган 200 бээр газар ямаан зан хайжээ. Үүнийг мэдсэн хаан тэр бидэнтэй тулалдахгүй юм байна. Тиймээс тойрч гараад бусад хотуудыг нь эзлэе гээд хөдлөлөө. За залуусаа өнөөдрийн бичлэг ингээд дуусч байна. Хэрвээ таалагдсан лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяр таа.